За бүгдээрээ сайн уу? Би өнөөдрийнхөө бичлэгийг герман хэлтэй холбоотой бичлэгүүдээ ерөөхдөө үргэлжлүүлээд хий гэж бодож байна. За тэгэхээр би та хэдийн харж байгаачлан wenn, falls, sofern гэдгийн ялгааг хэдүүлээ гаргая. Энэ гурван хоорондоо ер нь ямар ялгаатай юм бэ? Бид нар ямар нөхцөлд ашиглах юм бэ? Гурван холбоос үг нь гуруула кондиционал зээцээ буюу нөхцөл байдал заасан өгүүлбэрүүдийг илэрхийлж идэг байна. Wenn false хоёр бол хоёулаа Umgangssprache буюу ярианы хэлгэнд ашиглагддаг. Sofern нь болохоор төдийлөн өдөр тутмын ярианы хэлгэнд ашиглагддаг байна. Илүү албан ёсны эсвэл уран зохиолын номон дээр төлхөө гарч идэг гэсэн. Тэгвэл эхлээд wenn дээр жишээ авъя. Sag mir bitte Bescheid, wenn du fertig bist. За тэгвэл хэрвээ чи дуусчих юм бол надад мэдэгдээрэй гэж юм тийм үү? Винийг бид нэр ямар тохиолдолд ашигладаг вэ гэхээр тухайн нөхцөл байдал илүү биелэх магадлал нь өндөр байгаа тохиолдолд бид нар винийг ашигладаг. False дээр жишээ авъя. Falls ich Zeit habe, treffen wir uns. Буюу илүү тухайн нөхцөл байдал нь биелэх магадлал ерөөхдөө бага байгаа нөхцөлд бид нэр false-ыг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэсэн утгатай юм бэ гэхээр ich muss zu viel tun, би амар хийх юм ихтэй байна гэсэн утгыг ерөөхдөө цаанаа илэрхийлж байгаа гэсэн үг. За дахиад нэг жишээ авъя хэдүүлээ. Wenn du Hunger hast, können wir etwas bestellen. Falls du Hunger hast, musst du kochen. Дараагийнх нэг жишээ болохоор sofern дээр бид нэр жишээ авъя. Sofern ich es schaffe, werde ich früher kommen. За тэгэхээр when false хоёрыг бид нар өдөр тутмын ярианы хэллэг буюу Umgangssprache дээр ашиглаад sofern гэдгийг болохоор бид нар төлхөө албан ёсны хэлгэнд ашигладаг байна. Та ч гэсэн өөртөө жишээ гаргаад комментэн дээр бичээрэй. Тэгээд дараагийн герман хэлтэй холбоотой бичлэгэн дээр ямар дүрмийг тайлбарлалмаар байгаа бас сэтгэлээ бичээрэй. Тэгэд мөн намайг дагаад хонхон дээр дараарай. Баяртай.